Үндэсний аюулгүй байдлаа ордуулаач. Хоёр дэсэд өөрөөсөө холбоотой. Хөрөнгө оруулалтын төлөө нотч чадахгүй байгаа. Хоёр дахь шалтгаан хүүхдийн даацэглэл. Гурав дахь шалтгаан мөсний уулга. Орлогоо нотлоо л гэсэн. Оюун эрдэнэ сайдаа. Хэдэн дарга нарын хүүхдүүдийн нэг эмэг бүгж гуталцсан кийг ер нь авч өгөх гэжлэр бид нар ажиллаа хийгээд байсан юм шиг шүү дээ. Ажилламал. Энэ амар баясгалан нүүрсний сонсгол дээр 30 сая долларын хулгай дэрмийн асуудлаар дуудсан. Энэ хүн очиж шалгуулаагүй. Засгийн газрын хэрэглэх газрын дарга амар баясгалан дарга гэдэг байна. 5 сая ам долларын бэлнээр авсан. 3 сая ам доллар авсан. 2 сая ам доллар, 5 сая ам доллар, 2.5 сая ам доллар. 22 оны 10 сарын 24-ний өдөр 5 сая ам доллар. За нийтдээ 30 сая ам доллар авсан гэдэг ийм баримт сонсгол цэгийн мэнэд ирсэн. Маш олон мэдээлэл одоо бүрхэг ард түмнээс одоо даалбай байдалтай юм байна. Энэ гэрийг яагаад заавал нууцс юм бэ? Яагаад ингээд дэрлийн хурдаар ногоон гэрлээр энийг явуулж ба? Харбын хийсэн хилцээрийг бол 3 сарын 27-нд батлуулсан байлээ. Улаанбаатарт яагаад байгуулж идэв? Дарханд яагаад байгуулж идэв? Эрдэнэтэд яагаад байгуулж идэв? Тэр өмнөгд очиод тэр 5-7 ордын дэргэд яагаад байгуулж идэв? Яагаад харбын байгуулсан? Ямар учир шалтгаан байсан? Хоолунд нь харбын дэлэг байсан юм уу? Харин 2 билүү 2 шүл уусан. Тэгээ урт насалдаг гээд гомд шүл уусан. Эсвэл нүүр булхаагаа ярьж тохироход харбын нийлүү байсан юм уу? Яагаад? $50 худалдаа буюу 16 жилийн турш. Энэ ноцтой асуудал шүү. Одоо зах зээлийн үн $90-оор $50 хатуу гэрээ хийцэн гэдэг чинь алдагдлалт $10 тэрбум. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ улсын их хурлын дарга амар сүмнээс юу асуух вэ гэхээр нэгт та хоёр Монгол улсын нийт иргэн улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10 тэрбум Америк доллар төгрөг шийдвэрүүд 35.80 төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдлал учруулж болох үйл нүүрс худалдах гэрээтэй гарын үсгээр зуны баталгаажуулж байхдаа энэхүү гэрээ Монгол улс Монголын ард түмний эрх ашигт их хэмжээний хор хохирол учруулахуйц болж байгааг яагаад олж хараагүй ойлгоогүй. Нөгөө талаараа одоо тэгэхээр одоо шүлгүүд юу энэ бол нар яг найр наадам болох гэж байгаа. Говьд зориуд авцсан үйлдэл хийсэн байгаа. 12 сая 29-нд монголчууд яадаг вэ? 1911 оны 12 сая 29-нд монголчууд тусаар тогтлоос сэргээс өнөдөр гэж тэмдэглэлтүүд гэж тэмдэглэлт. Гэхдээ яг тэрийг дайж гэж байгаа юм шиг, тэрийг үүсгэж байгаа юм шиг, тэрийг мартсан улсууд 12 сая 27-ны өдөр ийм одоо муухай гэрээ байгуулах хэрэгцээ үнцэн тавьсан байна. Энийг бас энэ өөрөө юу вэ гэхээр Амар баясгалаа оюун эрдэнэ хэн энэ гэрээг хийв? Оюун эрдэнэ эрхчлээд энэ асуудлыг мэдээгүй юу? Мэдсэн. Мэдсэн мөртлөө яагаад энийг явуулав? Эсвэл үнэхээр энэ хулгай өөртөө эвдэрсэн үү? 66 их найд төгрөг буюу манай өнөөдрийн хэлцэж байгаа 1 жилийн төсвөөс илүү их мөнгө алдагдлалд орох асуудал яригдж байгаа учраас энэ их ноцтой. Энэ хүн төрөлхтний түүхэнд хамгийн муухай бузар улааж юу вэ гэхээр харийнхантай нээлж эх орноо ард түмнээ тон дээрэмтэх гэж байгаа. Хятадын зам тээврийн сайд яриад байгаа мó? Эсвэл Монгол улсын зам тээврийн сайд яриад байгаа мó гэдгийг би ойлгосонгүй. Яагаад энэ адилхан байгуулалтыг дандаа хятадууд хийгээд байгаа юм бэ? Нихаа. Нүүрсний хулгай бол зах замбраага алцсан. Одоо их хурлын дарга хийгээд байгаа амар баясгалан гээд нөхөр байна. Монгол Ардын намын даргын сонгуульд нэр дэвшиж оролцсноо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаамаа. Амар баясгалаа. Би чиний амар олон фактыг мэдж байгаа. Энэний цаана хэдэн сая долларын хамтлаг албан тушаалын хэрэг байгаа. Чи хичнээн сая долларыг авсан гэдэг хятадуудаас. Амар баясгалаа. Би чиний амар олон фактыг мэдж байгаа. Чи хичнээн сая долларыг авсан гэдэг хятадуудаас. Энэ их хурлын дарга амар баясгаланг огцруулаад ерөнхий сайд оюун эрдэнэ огцорсон бол одоо их хурлын дарга амар баясгалаа огцруулсан.